шүлэг гэдэг хүн анзаардаг шүү дээ. Ээж дуулаад явдаг. 99 онд миний ээж өд болсон юм. Тэгээ 2001 онд л 2000 онд бараг л бид яг санах юм бол би зээлдэж сууж ээж баг. Нэг өдөр телевизээр хараад болохгүй явахгүй. Англи чим гэдэг хэсэгч байгаа гэдэг. Англи нэг зүрх салхана. Самсаа болохоор тэгээд чим намаасан. Бараг шүлэг өчмөөс харагдаад. Тэгээд чинь миний проблемаас басан гэдэг хөө дараа сонсоод сайн бастай ингээд тэр үгээс байгаа шүү. Үржингийн Хурлбаатар дууны үгний мастер. Монгол дууны яруу найрагт бол заашгүй шаардлагатай хэд хэдэн зүйл байдгийг. Уран цэцэн үгээрээ биш, үгийн эрэлт биш, санааны эрэлт. Санааны эрэлээс агуулгын эрэлт, агуулгын эрэл нь өөрөө сэтгэлийн эрэл болдог. Тэр нь өөрөө илэрхийлэл болдог. Ийм л яруу найрагч. Их үнэн хөхтэй. Тэр улам жилт яруу найргийг бол үнэхээр гаргуу мэднэ. Монгол дуу бол үнэн үгтэй байх шаардлагатай. Монголчуудын тэр өвөрмөц амьдрал, өвөрмөц сэтгэлийг бол их тод харуулсан байх шаардлагатай байдаг. Шинжил бол үнэхээр дууны яруу найрагт Хурлбаатар шинжил хийсэн. Хэлбэрийн хувьд шинжил хийсэн, агуулгын хувьд шинжил хийсэн, төрөл зүйлийн хүрээний хувьд бол шинжил хийсэн. Өөрөөр хэлбэл бид нар зөвхөн нэг бадаг дуунд 4 мөр шүлгэл байдаг байсан бол Хурлбаатар бол 6 мөрөөр хийж үзсэн, 3 мөрөөр хийж үзсэн, 5 мөрөөр хийж үзсэн, мөрнүүдийг тэнцвүүгүй байдлаар хийж үзсэн. Тэгэхээр энэ бол өөрөө шинжил эрэл байсан. Хөдөөний амьдрал, манай монголчуудын сэтгэлгээ, тэр амьдралын онцлогийг их сайн мэддэг учраас энэ талыг гаргахтаа бол их сайн гардаг гэж би боддог. Шинжил гэдэг утгаараа цоо шинэ гэдэг утгаар биш, хуучин зүйлийг шин сэтгэлгээний орчинд авчирсан ийм том сэтгэлгээний яруу найраг, дууны яруу найраг болсон гэж би ингэж үзэж байгаа юм.
эмэгтэйчүүдэд энэ хүн бол их спортын тал, ялангуяа үндэсний спортод бол их хайртай. Хүний дээдтэй гэж ингэж л боддгийг хаалтаа хэлэх гэсэн юм да. Тэгээд хүний одоо юу юм бол харахад төрлөөс тийм уянгийн гормааргүй бодмөрийн шиг бүхэн шиг. Тийм. Тэгээд доонод нэг тийм амар гоё. Тэр гоё. Манай ахын дүүс хэлдэг хурлынхыг бол их үүд сайтай хүн гэж цололдог. Энэ цолыг бол би ямар ч хэрэгэм зэрэгэм цолноос их өндөр үнэлсэн үнэлгээ гэж би ах トゥ нартай их баярлдаг. Тэр үед Улаанбаатар сонины эрхлэгч байсан өөрөө. Тэгээд Улаанбаатар сонины нэрэмжит Готцавын ясны хангард гэдэг цол шагнал өгч тэр нь 2 руу байр тай хамт ирсэн ийм том үйл явдал болсон. Миний амьдралд бол маш том эргэлт авчирсан. Бид нар чинь нэгэн байсан бүгдээрээ нэг орон зохиол энэ тэргээл үйлдэн. Хүрлээ чинь 2 дугаар курс байхдаа нэг хадан дээр болсон цэцэг биш үү? За. Дурлал шидэг юм аа тэр. Хадан дээр орсон цэцэг. Тэгэл одоо тэр хайр дурлал гэж нэг зүгээр гарч байгаа. Аз шалыг энэ хамгаалсан хайр бүтээгэн гэж ойлгоно. Сайн